Сүр сувагт тавтай морил би уулагчлагч Инхбат. Хуульч Агима бүгд найрамдах хятад ард улсаас хэргийн товч нэвтрүүлгийн шин дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарыг хүссэн хөрөнгөө хүссэн улсаасаа ураатай Invescore Leasing болон Монгол гэрт нүүдэлчин авахыг мэдэр ураатай Gearbox ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хөстөлгөөний од мөндөр радиогоор хүрч байна. За өдрийн мэндагий. Өдрийн мэнд хүргэе. За Darknet гэж ер нь бол тий. Энэ нь бол сэдв орчин үед бол яригдахаас өөр аргагүй болчиход байгаа нэг юм маш хүнд сэдв болчиход байна. Darknet гэдгийг ер нь зарим хүмүүс бас мэдчихэж магадгүй те. Интернет ертөнцид одоо ер нь бидний өнөөдөр хэрэглэдэг Facebook, Instagram ч гэдэг юм уу. Энэ бүхэн бол зүгээр энэ интернет орчны зүгээр орой хэсэг нь л гэж, мөсөө уулын орой хэсэг л гэж ойлгож болно те. За үүнээс гадна бол маш аимшигтай dark side-ууд интернетэд бас байдаг. Тэгээ darknet гэдэг бол ийм далд хэлбэрээр байдаг янз бүрийн интернет платформуудыг хэлж байгаа. Энэ ганцхан одоо энийг өөр зорилгоор ч ашигладаг нөхцөл байдал байгаа шүү дээ. Одоо зэвсгийн 8 ч гэдэг юм уу те. За бүр ингээ машин тэрэг худалдаалдаг ч гэдэг юм уу. Ийм байдлаар ашигладаг платформуд бас байгаа. Гэхдээ аимшигтай тал нь бол гэмтэргийн зорилгоор ашигладаг. Яг тэгэхээр нэр усаа нуух боломжтой. Тэгээд IP хаяг бүх юма нууцлах боломжтой учраас гэмтэрэгтнүүд хоорондоо холбогдох ийм сүлжээ болгож ашигладаг энэ хэсгийг одоо darknet гэж нэрлэдэг байгаамаа. Тэгээ өнөөдрийн хоёлаа ярих сэдэв бол хүүхдийн хүчирхийллийн эсрэг, хүүхдийн эсрэг гэмтэргийн талаар ярихаар байгаа. За энэ интернетийн энэ харанхуй гэж хэлж болох энэ харанхуй дундаас Америкийн нэгдсэн улсын тусгай агент Грег Сквайр, за Оросын цагдаа Иван Семенихин, за Интерполийн цагдаа Гордона Войсич гэх мэт хүмүүсийн хамтарсан багийнхан энэ харанхуй дунд ажиллаж хэрхэн гэрэл асааж хүүхдүүдийг авардаг талаар бодит болсон хэрэгүүдийг цус ярьж өгөх юм байнамаа. Тэгээ энэ түүхийг бол BBC-ийн World of Secrets, The Darkest Web гэдэг ийм баримтат кино болон одоо Оросын холбооны улсын интернет дэх мэдээллүүд, за тэр дундаа одоо Следственный комитетийн гаргасан мэдээллүүд, за тэгээд Камешковскийн районы шүүхийн шийдвэрүүд, Интерполийн мэдээлэл, Америкийн нэгдсэн улсын Homeland Security-гийн тайлангууд зэрэг мэдээллээс ишлэн хүргэх болно. За энэтэй холбоотой мэдээллүүдийг түрүүнд дурдсан BBC-ийн World of Secrets, The Darkest Web гэдэг баримтат киноноос бас олж үзэх боломжтой. Гэхдээ өнөөдөр ярих гэж байгаа зарим мэдээллүүд нь өөр вебсайтуудаас бас авсан мэдээллүүд давхар байгаа шүү. За тэгээ энэ нэвтрүүлгийг эхлэхийн өмнө хоёлаа анхааруулга хэлэх нь зүйтэй байх. Одоо хүүхдийн эсрэг хүчирхийлэл яригдана. Darknet-ийн бодит аюулыг ярина. За тэгэхээр одоо сэтгэл зүйн хувьд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар хүнд эмзэг хүлээж авдаг бол бас сонсгоо болох хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ магадгүй та өөрөө үр хүүхдтэй болвол сонсоосоо гэж би бол зөвлөнө. Яг тэгэхээр магадгүй энэ талын мэдээлэлтэй болсноор та хүүхдээ хамгаалахад туслах байж магадгүй маа гэж би бодож байна. За хоёулангийн чинь нэвтрүүлгийн доор энэ нэг уйхан хүнийг яах гэж юм амар юм ярьдаг нэвтрүүлэгт оруулаад байгаа бэ гэд комент ирсэн байлээ. За тэгэхээр баяртай гээ дараагийн дугаараар уулзъя да. За одоо чи жоргол чихээ дард юм яа тий сонсохгүй гэдээ бараг байж ирлээ ядах юм байгаа. Тэгвэл чамд зориулаад тэр амар хэсгүүдийг нь айгүй элдэг зөөлөн болгож болно яриад байгаа шүү дээ. За баярлалаа. За амар юм сонсгосоо өмнө за нэг хоромхон ч гэсэн хөгжилтэй давлаа. За эхлэе. За нэвтрүүлгээ орохъя тийм ээ. Ер нь эхлээд энэ хаалттай чатууд хаанаас яаж үүсдэг юм бэ гэдэг талаар ярих нь зүйтэй. Түрүүнд урьдсан бидний хэрэглэдэг энэ Facebook, Instagram гэдэг бол зүгээр нэрээ хүүхдийн тоглоом шахах байгаа даа байхгүй юу. За тэгээд энэс
доод хэсгийг нь darknet гэж нэрлэдэг байгаа гэж хэлсэн те. За ихэвчлэн Tor гэдэг нэг юм одоо сүлжээ байдгийг чи мэдхүү. Tor нэг сонгон мөнгөний зурагтай. Тэгээ тэрнгээр ингээ янз бүрийн torrent гэдэг нөгөө ашиглаад хулгайгаар контент энэ төр татдаг штеп. Тэгээд ихэвчлэн Tor-оор дамжиж хүмүүс энэ сүлжээнд нэвтэрдэг юм байна л да. Одоо нууц ертөнц гэх юм уу те. Хинч хэнийгч мөрдөж чадахгүй гэж итгэдэг гэсэн. За тэгээд энэ одоо харанхуй хэсэгт гэмт хэрэгтнүүд ялангуяа педофил хүмүүс юм closed forum буюу юм хаалттай форум, хаалттай чатуудыг үүсгэдэг юм байна, нээдэг юм байна. А гэхдээ энэ зүгээр ингээд чи хоёр интернетээр хайгаад тэгээ Google дээр search хийгээд хайгаад орчихгүй. Энэ группүүд нь вебсайтууд, энэ платформуд нь зөвхөн урилгаар нэгдэж ордог. За тэгээд юм тусгай нууц үг шаардна. Тэгээ крипто түлхүүр энэ төр зарим тохиолдолд шаарддаг. Бас төлбөртэй тий. Нилээ юм бас зүгээр хайгаад олцдог зүйл бас биш. Тэгээ юу агуулгадж идэх юм бэ гэхээр маш олон гэмт хэргийн мэдээллүүд, гэмт хэрэгтнүүд хоорондоо өөрөө өөрсдөө үйлдэлсэн гэмт хэргийн талаарх мэдээллүүдийг солилцдог байна. Тэгээ би ийм хэргийг үйлдэлсэн, ингэсэн тэгсэн гэ зураг хөр видео бичлэг. Би үүндээ тэрнгээрээ флекс хийдэг ч юм уу те. Тэгээ нэг тэрнээсээ кайф авдаг юм шиг байгаа. Тэгээд үүн дотроо одоо өнөөдрийн ярих гэж байгаа хэсэг бол энэ хүүхдийн эсрэг хүчирхийллийн аимшигтай материалууд, зураг, видео тэгээд эдрийгээ бүр хамгийн аимшигтай хүүхэд хүчирхийлж явах явцдаа лайв хийж дамжуулдаг байгаа байхгүй энэ эдгээр платформуд нь. За тэгээд энэ интернетийн хар хэсгийг судалдаг цагдаа нар бас дэлхийд байдаг. 2015 онд дэлхийд даяар яг энэ төрлийн гэмтэргийн эсрэг тэмцдэг цагдаа нар нийлж агаад нэг юм холбоо үүсгэсэн байдаг. За энд одоогийн байдлаар дэлхийд даяар нэг 50 гаруй цагдаа нар байдаг юм байна. Энэ хүмүүс юу хийдэг вэ гэхээр одоо тэдгээр хаалттай платформудад нууц нэр хаяг янз бүрийн ашиглаад нэвтэрч ордог. Яг тэр гэмт хэрэгтнүүдтэй адилхан болж жүжиглдэг гэх юм уу? Одоо нөгөө кинон дээр гардаг шиг энэ одоо нөгөө мафийн нэг гишүүн болж жүжиглж ороод дотоод инсайдер мэдээллийг авах зорилготой ч гэх юм те. Яг ийм байдлаар эдгээр платформуд дээр ажилладаг 50 гаруй хүн байдаг юм байна. За тэгээд одоо энэ талын мэдээллийг заавал албан ёсны их сурвалж, хууль зохиолох байгууллагуудын тайлан судалгаа дээр үндэслэж ярихгүй бол болохгүй тий. Тэгэхээр ингэж интернетээс албан ёсны вебсайтуудаас авсан мэдээллүүдийг үндэслэж ярьж байгаа шүү гэдгийг бас та бүхэн санаараа их сурвалжаа ярихгүй байна гэдэг хүмүүс яриад байдаг шүү дээ тий. Энд ч одоо маш олон юмнууд байгаа. Тэгээд нэвтрүүлгийн ихэнд дурдж байгаа вебсайтууд эсвэл байгууллагуудаас та бүхэн өөрсдөө хайлтаа хийгээд орох боломжтой гэхгүй ингээд өгүүлбэр хийх болгондоо энд тэгсэн тэнд тэгсэн гэвэл одоо сунжраад завхарсан юм болно шүү дээ тий. За тэгээд энэ darknet-ийн ихэнх том платформуд нь хаалттай тэгээд invitation only буюу зөвхөн урилгаар нэвтэрдэг. Тэгээд зөвхөн гишүүдэд л харагддаг, хайгддаг, олддог ийм байдлаар ажилддаг юм байна. За тэгээд олон улсын энэ байгууллагуудаас энэ хууль зохиолох байгууллагуудаас Интерполоос дэлхийн өөр одоо нэг сүлжээ болж нэгдсэн цагдаагийн байгууллагуудаас хамтарч яаж энэ одоо сүлжээг үүсгдэг юм бэ гэдэг талаар баггүй хэмжээний судалгаа сүүлийн 20 жилд бол их идэвхтэй хийсэн юм байна. За тэгээд урилгаар бол эсвэл ордог. Энэ одоо байгаа гишүүн юм уу эсвэл админ нь тусгай линктэй урилга явуулснаар тэнд нь орж болдог. За тэгээ оронгуудаа татвар төлдөг, тодорхой хэмжээний хураамж төлдөг. За тэгээ дээрэс нь хамгийн балиар нь ингээд одоо жишээлбэл насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн тийм групп платформд нэгдчихлээ гэх юм бол өөрийнхөө тэр шинээр хийсэн контент одоо контент гэж хэлээд тэ. Тэгээ контентийг оруулах хэрэгтэй байдгийм байна. Тэгээ фреш материал байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? За тэгээд энэ тэр төлбөр тооцоо юмнуудаа ихэвчлэн дандаа криптовалютаар хийдэг учраас нөгөө нэг араас нь мөрдөхөд хэцүү. За баталгаажуулах бас юм шалгуур одоо өөрийнхөө membership-ийг хадгалж үлдэх тийм бас шалгуур байдаг гэж байгаа байхгүй. Тэр нь бол ингээд форумд ингээд өөрийнхөө хуучин материалуудаас контентоос ч юм уу эсвэл юм тодорхой хугацаанд тодорхой постуудыг зураг
бичлэгүүдийг оруулж явах хэрэгтэй гэдэг ийм шаардлага тавьдаг вебсайт бас байдгийм байна. За эсвэл бас зарим платформ бас нөгөө нэг төр зөөрийн membership өгдөг. Одоо нэг сарын хугацаатай тренинг өгдөг ч юм уу. Иймэрхүү маягаар ингэж бүр тусгай зохион байгуулалттай ажилддаг юм байна. За одоо энэ darknet дээр нь шүү дээ те. Одоо гэмт хэрэгтнүүд гэж бодохоор нэг их тийм их биш байлгүй дээ гэж бодмоор байгаа. Одоо хэр олон хүн тийм насан туршгүй хүүхдийн хүчирхийллийг ингээд Facebook үзэж байгаа юм шиг сонирхох юм бэ гэж бодмоор юм шиг санагдаж байгаа үстэй. Гэтэл үгүй юм байна. Бүр маш их байдаг гэж чинь. За тэгээд энэ зарим судалгаар зүгээр энэ 10 жилийн өмнө ойролцоогоор 900 гаруй тийм форумуд байсан гинэ. Гэтэл энэ бүр ингээд ковидын үеэс хойшоо бүр хэдэн 100 мянга болж нэмэгдсэн гэж байна. За тэгээ энэний хамгийн том жишээ гэх юм бол Boys Town гэдэг нэртэй форум байсан гинэ. Энэ бүр ингээд 400 мянгаас дээш гишүүдтэй ингээд тогтмол ийм идэвхтэй гишүүдтэй. За тэгээд энэ Boys Town гэдэг энэ форумыг 2021 онд Германы цагдаа нар барьж илрүүлээд хаасан 5 хүнийг энэ гэмтэрхтэй холбогдуулаад баривчилсан байт юм байна. За тэгээд зарим бүр нэг ийм том платформуд нь бүр 500 мянга хүртэл аккаунтуудтай байнгын хэрэглэгч нартай. Тэгээд өдөрт өштэй хэдэн зуун мянган хүсэлт request ингээд элсэж орох хүсэлтүүдийг хүлээж авч идэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ мэдээллүүдийг одоо нөгөө Torn гэдэг хайлтын байгууллага судалж гаргаж ирсэн байна. Тэгээд We Protect Global Alliance гэдэг тийм мэдээллийн их сурвалжаас эдгээр мэдээллүүдийг гаргаж тавьсан байлээ. За тэгээд дотоод үйл ажиллагаа нь ямар шуухан байдалтай байдг вэ гэхээр мэдээж админууд, модераторууд байна. Хамгийн чухал энэ форумыг үйл ажиллагааг нь авч явдаг. За тэгээд top contributors буюу VIP membersүүд байдаг. Эндгээр хүмүүс бол ингээд байнга их хэмжээний материалуудыг оруулдаг, маш их өндөр хандлтыг авдаг, тий. Тэгээд тусгай чат өөрөө нээгч гэх юм уу, тусгай ийм эрхтэй гишүүд байд юм байна. За тэгээд энгийн гишүүд гэж байдаг. Тэд нар нь бол юм хандлт ээж тухайн платформ дээр орсон мэдээллүүдийг юм харах хэрэгтэй юм байд юм. Тэгэл яг л юм Facebook дээр байдаг шиг лайк, коммент, чат гэх мэтийн тийм байдаг. За тэгээд дээрэс нь одоо орсон материалуудыг одоо эрэгтэй, эмэгтэй эсвэл одоо бага насны хүүхдүүд, тэгээ 3-5 насны хүүхдүүд ч гэдэг юм уу. Ингээ бүр нас хүйс төрлөөр нь эсвэл ингээд хүчирхийллийн төрлөөр нь хүртэл ингээд англиад категори үүсгэсэн байдаг гэж байгаа. За тэгээд зарим платформуд нь түрүүн дээрс нь лайв хийх боломжтой. Лайвыг ингээд бүр хэдэн зугаараа орж хүмүүс үздэг. За заримдаа эдгээр одоо VIP membersүүд нь ч гэдэг юм уу хоорондоо юм коллаб хийж контент хийдэг хүртэл ингээд бүр юм зүгээр бидний мэдгүй зүгээр жишээ авах юм бол Facebook шиг юм. Тэгээд тэр нь дандаа ийм аимшигтай гэмт хэрэгүүдийн талаар ярьдаг гэж байгаа байхгүй. За тэгээд Европолоос 2020-оос 2024 онд гаргасан тайланд бол COVID-19 үед Darknet дэх одоо насан туршгүй хүүхдийн эсрэг хүчирхийллийн энэ одоо платформуд огцом нэмэгдсэн гэж байна. Тэгээд тэнд байгаа контентуудын мэдээллүүд нь ч гэсэн маш их нэмэгдсэн. Хохирогч хүүхдүүдийн нас нь маш багассан. Тэгээд дээрэс нь хүчирхийллийн одоо байдал нь маш зэрлэг харгас аимшигтай хүүхдийн амь насыг бол зүгээр юм ч нэ бодохгүй ийм аимшигтай болж гисэн гэсэн байна. За тэгээд Интерпол, Европол бол хамтарсан байнгын үйл ажиллагаа одоо явуулсаар байгаа. За тэгээд маш олон форумуудыг хаасан байдаг юм байна. Одоо Boys Town, Welcome to Video, The Baby's Heart гэдэг маш олон тийм хэдэн зуун мянган гишүүдтэй платформуудыг хаасан. Гэхдээ л дооч гисэн байсаар л байгаа. За тэгээд түрүүнд хэлсэнтэй энэ хаалттай форумуудыг ашиглахдаа дандаа юм нэг Tor систем onion service ашигладаг байгаад байгаа. За тэгээд нөгөө нэг I2P, ZeroNet зэрэг юм нөгөө нэг аноним орж болдог сүлжээнүүдийг ашигладаг. Гэтэ тэр Tor гэдэг нь илүү түгээмэл байт юм билээ л дээ. За мэдээж энэ төрлийн материалыг үзэх, хадгалах, түгээх зэрэг нь дэлхийн бараг бүх ус гэмт хэрэг. Тэгэхээр энийг одоо ил тод явуулах бол боломжгүй тий. Тэгэхэд одоо энэ дээр бас дахиад Монгол улсынхаа иргэд ч гэдэг юм уу энийг нэвтрүүлэн үзэж байгаа хүмүүс хэрвээ та ямар нэгэн байдлаар иймэрхүү төрлийн контенттой таарах
тэ одоо олж үзэх юм бол яаралтай цагдаагийн газарт мэдээлэх хэрэгтэй, холбогдох линк юм уу юу гэдгийг те магадгүй бүр Интерполийн вебсайт руу ороод хүртэл мэдээллийг мэддэх боломжтой. Энэ асуудлын эсрэг бүгдээрээ л чадах ятгаараа эсрэг тэмцэх хэрэгтэй. Энэ бол маш аимшигтай зүйл. За тэгээд түрүүн дурсан BBC I-ийн нэвтрүүлгийн талаар те эрен сурвалжлах сэтгүүл зөө гэж байдаг штэ. Яг энэ шиг ингээд нэг сэтгүүлч яг энэ төрлийн хэрэг дээр ажилладаг мөрдөн байцаагч Greg Squire гэдэг хүмүүсийн араас нь яг ажлыг нь хамтдаа судлаад ажиглаад тэгээд энэ нэвтрүүлгийг гаргасан байгаа байхгүй. Тэгээд энэ Greg Squire гэдэг энэ хүн бол за энэ төрлийн гэмт хэргийг хийж байгаа хүмүүс бол хамгийн аимшигтай ингээд сэтгэл зүйн хувьд өөрсдийгөө хэвийн тэгээд дээрэс нь өөрсдийнх нь хийж байгаа аимшигтай үйлдэлүүд нь маш энгийн хэвийн зүйл гэдэгт бүр ингээд итгэцэн байдаг гинэ. Тэгээд тэрэндээ бас бие биенийгээ ингээд уруу татаж итгүүлдэг. Тэгээд ингээд тэнд ингээд байгаа хохирогч хүүхдүүдийн амьдралыг яаж сүрүүлж байгаа, яаж тэднэрт нөлөөлж байгаа гэдэг талаараа бүр огт санаа тавих битгий хэл зүгээр ингээд огт хүн гэж боддгоо юм аимшигтай байдаг гэсэн байна. За тэгээд за дахиад энэ чинь том мэдээлэл би энэ чинь авч ирсэн байна л да. 2025 оны NCMEC-ийн тайлангаас харах юм бол онлайн хүчирхийллийн мэдээлэл бол 77% өссөн гэсэн байна. Human trafficking мэдээлэл гэмт хэрэг нь одоо 10 дахин нэмэгдсэн гэсэн байна. За тэгээд үүндээ бас нэмэгдээд нөгөө AI-гаар хийдэг нэг юм шин төрлийн гэмт хэрэг одоо бий болчиход байгаа шүү дээ. Одоо чи бидний зураг төрхийг ашиглаад одоо янз бүрийн гэмт хэрэгт холбогдож байгаа эсвэл хохирогч болж байгаа ч юм уу. Иймэрхүү байдлаар ингэж тухайн хүнийг хохирогч болгодог. Ийм шин төрлийн гэмт хэрэг цахим орчинд бий болсон. За энэ бол ерөөсөө цахим орчинд байгаа даа гэж хэлж болох юм. Greg Squire гэдэг энэ мөрдөгч бол 20 гаруй жил энэ дайнд тулдж байгаа хүн гэж хэлж болох юм. Энэ хүн бол нөгөө Америк нэгдсэн улсын Homeland Security тусгай албанд ажилладаг. Darknet-д өөрөө яг педофил шиг ийм төрх эсгээд итгэлцэл олоод за тэгээд ийм тухайн гэмт хэрэг үлдэж байгаа тухайн платформ дээр идэвхтэй маш аимшигтай гэмт хэрэг үлдэж байгаа хүмүүсийн жинхэнэ нэр хаягийг нь хайж олоход үйл ажиллагаанд чиглэгдэж ажилладаг ийм хүн байна. За тэгээд одоо энэ Homeland Security гэдэг бол зүгээр энгийн үгээр хэлэх юм бол олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах хариуцсан ажилладаг ийм байгууллага гэж хэлж болох юм тийм. Америк нэгдсэн улсын баг засгийн газрын нэг ийм кабинетийн төвшний гэж хэлж болох маш ийм эрх мэдэлтэй том байгууллага байдаг. За үүнд ажилладаг хүн баггүй. За Greg гэдэг энэ хүн бол өдөрт 18 цаг энэ Darknet-д суугаад мэдээлэл олж авахын тулд гэнт хэрэгтнүүдтэй яг тэднэртэй адилхан юм шиг ингэж чатлаад тэгээ зураг хөргийг нь тэн дээр тавигдсан мэдээллүүдийг бүгднийг өдөр болгон үзэж тэндээс ингээд жоохон ч гэсэн мэдээлэл олж авахын төлөө ингэж сууж ажилладаг хүн байгаад байгаа. За энэ хүн ганцаараа бол биш хэсэг нэг хилцээрээ ингэж ажилладаг. Тэгэд энэ хүмүүсийн ажиллаж байгааг харах юм бол бурхан маань нөгөө өөрсдөө хэлж байгаа юм л да ингээд яг л мэдсээр байж хор ууж байгаа юм шиг ажиллаа гэж. Тэгээд одоо тэр нэвтрүүлэг дээр ярьж байгаа нэгэд бүр няраа хүүхд хүчирхийлж байгаа тэр бичлэг хамгийн аимшигтай байдаг гэж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд хамгийн хэцүү нь тэр нөгөө аудиотой нь бас ингэж сонсох шаардлагатай болдгийм байна л да. Тэр дундаас мэдээлэл олж авахын тулд илрүүлэхийн тулд энэ бол зүгээр ингээд маш аимшигтай бүр ингээд төвчгийн аргагүй байдгаа гэд тэр нэвтрүүлэг дээр оролцдог олон мөрдөгч нар сэтгэлээ барьж чадахгүй ингээд нулимс туслуулж идэг. Тэгэл харахад бол иймтэй здоров юм Рики гэж хэлж болохоор тийм ирчүүд байгаад гисэн мөртлөө ингээд бүр тэр хэсгийг ярьж чадахгүй нүднээс нь нулимс гарч идэг. Бурхан минь энэ хүмүүсийн ажил бол аимшигтай санагцаа. Тэгээд ямар ч амралтгүй ажил юм билээ шүү дээ. Яагаад тэгэхээр тэнд байгаа хохирогч хүүхдүүд ихэвчлэн ингээ барьцаалагдсан, хулгайлагдчихсан тийм хүүхдүүд байдаг. Аав ээжийнхэн зөвшөөрөлтэй ч гэдэм эсвэл төрсөн эцэг нь хүүхдтэй ч гэдэм ингээ ямар нэгэн байдлаар тэнд хүүхэд бол тэ ямар ч амралтгүй
хинч тусламж ирэхгүй тэр нөхцөлд байгаа гэдгийг энэ хүмүүс мэддэг болохоор ингэж амардгүй гэж байгаа байхгүй амархгүй. Тэгээ ингээд шөнө хүртэл ингээд унтаж чадахгүй босоод дахиад нөөдөр darknet-тэй ороод хаана хэн ямар юу байгаа бол энэ хүний бариад авчих юмсан гэдэг ийм байдалтай сэтгэл зүйтэй байнгын ажилтдаг ийм хүмүүс байдаг бахнэ. За одоо тэгээ хоёлаа нэг хэргийн наа чинь баг амар байгаа хамгийн яг үнэ харин тийм дэлхийн өстө нэр хэрэгцүү ажил гэж хэлж болохоор санагдсан. Миний над ч сонсоод эндх чинь болж байгаа чи наад хүмүүс чинь 18 цаг ийм харж үзээ сууна гэдэг юу 18 цаг бол зүгээр хамгийн багадаа гэж байгаа байхгүй. Заримдаа тэгээд нойргүй эннээсээ болж сэтгэл зүйн маш хүнд гутралд ордог, сүлдээ амиа орломоор санагддаг гэд тэр нэвтрүүлгийг үзэх юм бол үнэхээр бурхан ямар хэцүү ажилтай хүмүүс вэ гэж бодсон. За тэгээ хоёлаа одоо нэг ивент итгэжээ танилцуулъя. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг хүссэн хөрөнгөө хүссэн улсаас авраатай Invescore Leasing ивент итгэж байна. За гадаадд ажиллаж амьдардаг Монголдоо орон сууц автомашин авахар төлөвлөж байгаа хүмүүстэй нэг таатай мэдээ дуулгах гэж байна. За ер нь гадаадаас Монгол улстай ямар нэгэн санхүүгийн үйлчлэгээ авах гэдэг бол жоохон хэцүү байдаг. Ер нь баг боломжгүй ч байх. За энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадсан Invescore Leasing компаниг одоо танилцуулж байгаа юм. За гадаадд ажиллаж амьдардаг монголчууд маань тэнд олж байгаа орлогоо нотлуулад хүссэн хөрөнгөө лизингээр худалдаж авах боломжийг энэ компанийн маань олгож байгаа. За эднийх Солонгос, Япон, Америк, Чех зэрэг дэлхийн 10 улсад өөрийн агентуудтай тул та өөрийн амьдарч байгаа улсаасаач шууд уулзаад мэдээлэл авах боломжтой юм байна. За iLease CGM гэдэг вебсайт руу өөрийн хүсэлтээ илгээгээд за тэгээд одоо бүрдүүлэх материалыг бүрдүүлээд явуулах юм бол лизингийн хүсэлтийг 1-3 хоногт шийдвэрлэж өгч байгаа юм байна. За бид нэр ингэдэг штэ Солонгост амьдарч байгаад одоо Монголд амьдарч исэн хэн нэгэндээ мөнгө шилжүүлсэн чинь мөнгө нь үрцэн байлээ. Тэгээд одоо ямар ч одоо найдваргүй одоо хэдэн жилийн хөдөлмөр нь ингээд талаар хийсэн ч гэдэг юм уу. Ийм юмнууд ярьдаг аа. Тийм жишээнүүд бол зөндөө байдаг. Одоо тэгвэл тэгэх ямар ч одоо шаардлагагүй болж байгаа юм байна. Одоо эрсдлээс сэргийлж байгаа гэсэн үг тийм ээ. Хамгийн дот нь хүн ч гэсэн мөнгөний үрцэн тохиолдол байдаг штэ. За тэгвэл одоо тэр бүгдийг хоошин тавиад iLease CGM буюу одоо Invescore Leasing компани руу хандаад Монгол улстай байр машин гэдгийг одоо санхүүгийн үйлчлэгээ аваад лизингээр одоо тэдгээр юмнууд авах боломжийг нээж өгч байгаа юм байна. За iLease CGM гэдэг вебсайтаар зочлоод за эсвэл 72 тэгтэг 27 тэгтэг дугаарыг утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За эдний офис нь Буйны зам дагуу IC Tower-ын 12 дахь хүрт байрлаж байгаа юм байна. За баярлалаа. За баярлалаа. За одоо хоёлаа энэ нэвтрүүлэг дээр гардаг бас нэг хэргийг яг тэр баримтат кинон дээр гарснаас жоохон дэлгэрэнгүй яг ард нь болж исэн үйл явдлуудтай хамт ярьж өгье. За Оросын албаны улсын Владимир Мужийн Камишковскийн районы Горьки гэдэг нэг тосгонд энэ хэрэг явдал болсон байдаг. Энэ нь бол их жижигхэн суурин байгаа. Тэгээд сургуулийн хүүхдүүд бол хичээлдээ автобусаар явдаг. За 7 настай Алёша гэдэг хүү энэ хүүгийн жинхэнэ нэр бол биш нууцсан нэр. Алёша гэх хүү сургуулаа тараад автобусан суугаад гэрлүүгөө явж исэн байгаа юм. Түүнийг хамгийн сүүлд найз нь автобуснасаа буугаад гэрээсээ ердөө 200 метрийн зайтай явж байгааг нь харсан байдаг. За хүү гэртээ ирэхийг эцэг нь ороо хүлээсэн боловч хүү гэртээ ирээгүй. За ингээд аав ээж нь ороо хүлээгээд цагтаад мэдгдсэн байдаг. Ингээл маргааш нь шууд хайлтын ажиллагаа хийсэн. Нөгөө листовк гэдэг штэ нөгөө тараах хуудаснуудыг, зурагт хуудаснуудыг байшин тосон суурингийн байшин болгон шон юу гэдгийг те бүхэл газруудаар ингэж битүү наасан, цагдаа нар ажилласан, аврагч нар цэргүүд, за тэгээд нохоотой хайгчид, за тэгээд нуур нь ойролцоох байдаг нууранд одоо шумбагчд орж ирж хайсан, дрон ихсэн, нисдэг дэрэг гээд одоо ер нь маш өргөн хүрээтэй хүүг хайх ажиллагаа явагдчихсан байна. За мөн Лиза Алерт гэдэг нэртэй сайн дурын байгууллагын хүмүүс одоо 10,000 хавтгай дөрвөлжин километр талбайг ингээ явганаар ингэж явж шүүж хайж одоо 40,000 зургийг ингэж бүр агаараас ингэж шалгаж тэ ойролцоогоор энэ хүүг эрен хайх ажилд 3,000 орчим хүн оролцсон байд юм байна. За тэгээд орон нутгийн телевиз радиоор хүүг олсон, авчирсан одоо
тийм чухал мэдээлэл өгсөн хүнд 1 сая рублийн шагнал өгнө гэх мэтчлэн ер нь байж болох бүхэл арга хэмжээ авч хүүг хайсан байна. За тэгээд энэ хүүгийн эрен хайх ажиллагааг Следственный комитетийн дарга Александр Бастрикин гэж хүн бол удирдах зохиолж удирдах явуулж исэн. За ойролцоогоор 200 гаруй хүнийг за тэгээд дээрэс нь тосгоны бүх ирчүүдийг нөгөө полиграф ашиглаад нөгөө худал ярьж байгаагүй нь шалгадаг төхөөрөмжөөр гэж шалгаж мэдүүлэг авсан. Гэвч одоо огт мэдээлэл сэжүүр гарч ирэг байгаа. Ингээ хүүгийн эрен хайх ажиллагаа бараг 2 сар шам үргэлжилсэн. Сүүлдээ ингээд одоо 1 сар хайгаад олдохгүй болохоор цагдаа нар одоо хууль хүчний байгууллагынхан одоо итгэл алдраад гэх юм уу те эцэг ихтэн за одоо баг ингээд хүү олдохоосоо өнгөрчих шиг боллоо одоо цогцыг нь хайж олох хэрэгтэй байна гэх юм ярьжсэн байгаа. Тэгээ нөгөө Лиза Алерт гэдэг сайн дурынхан ч гэсэндээ бууж өгөөд тэд нар нь 11 сарын 11-ээс ингээд эрен хайх ажиллагаагаа зогсоосон байгаа. Тэгэд энэ бүхэн бол мэдээж ямар ч эцэг эхийн хувьд хар дарсан зүйдэл байж таарна. Тэгээ аав нь ингээд телевиз төгсөн ярилцлагатаа ярьсан байгаа юм л да. Бид нар ингээд хүүгээ одоо ч гэсэн гэртээ ороод ирэх юм шиг санагдаж байна. Бид нар хүүгээ маш их хүлээж байна гэд ярьсан байдаг. Ээж нь ингээд бүр өснө ингээд тэр чигээрээ цагаан болцсон. Тэгэл ингээд хүүгийнхаа хувцас сунаар идэлж хэрглэжсэн бүх юмнуудыг нь хараад хямраад л тэ. Энэ бол маш аимшигтай. Олон мянган аав ээжийн айцлах гэж бодож чинь төсөөлөхөөс ч аимшигтай. За тэгээ яг энэ үеэр одоо ингээд 2 сар гаруй болоод цөхөрчсөн ингээд бараг одоо цогцыг нь яаж олох вэ гэд байжсэн энэ үед дэлхийн нөгөө талд Америкийн нэгдсэн улсын Бостон хотод нөгөө Greg Squire гэдэг нөгөө хүн байна шүү дээ. Яг л урд ажиллаа хийгээд монитороо ширтээд нөгөө Darknet-д янз бүрийн платформуудыг шүүгээ сууж исэн байна. Тэгээ энэ хүн чинь ингээ 20 гаруй жилийн ажлыг хийж байгаа гэж байгаа шүү дээ. Ингээ суужсэн ч одоо нэг платформ дээр LBO гэдэг нэртэй тийм ник нэртэй хүн би нэг хүүг хулгайлцглаа. Одоо энэ бол минийх гэсэн агуулгатай пост бичсэн байж л тээ. Тэгээд тэр эхлээд бол ямар ч зураг хөрөг байгаагүй. Тэгтэн хүмүүс за чи одоо ингээ худлаа ярих болоо гэж тэр доогоор коммент урсчлээсэн юм л. Тэгсэн чинь нөгөө хүн ингээд өөрийнхөө одоо хүүхэд хулгайсан яасан одоо тэр зэрлэг гэдгийг харуулахын тулд нөгөө хулгайсан хүүгийнхаа зургийг 3 зургийг гэсэн баг оруулсан гинэ. Тэгээ ингээ харсан чинь ингээд 7 нас орчимтой тийм шар устэй тэг хүүгийн тэр царай төрх харцсан бүр үнэхээр тийм айц тавтцсан тийм зураг тавигдсан гинэ. Тэгээ тэр зургийг харангуутаа Грег нөгөө Оросын одоо хамтарч ажилладаг цагтаа болох одоо эдгээр чинь нэг юм сүлжээ болоод ажилладаг гэж ярьжсэн шүү дээ тий 15 онд байгуулагдсан гэд. За энэ сүлжээнийх нь Оросын цагтаа болох энэ Иван Семенийхэн ингээд хүн рүү мессежээр чатчээд тэн дээр ингэсэн байгаа срочно Иван тревога гэж бичсэн байгаа байхгүй. Яаралтай Иван юм төгшөөр боллоо гэж бичсэн байгаа. Тэгээд нөгөө хүүгийн зургийг явуулаад энэ алга болсон хүү биш үү? Энэ эрен сурвалжлагдаж байгаа хүү биш үсттэй гэсэн утгатай тийм хүүгийн зургийг явуулсан байл та. Орос яг тэгэхээр LBO гэдэг нь одоо тэр lover boy only гэсэн үг юм байна л та. Тэгээд энэ LBO гэдэг аккаунтыг энэ ер нь Орос хүн байхаа гэж гадралж исэн юм байна. Тэгээд энэ хүүхэд энэ аккаунт яалтчгүй жигнэсээ хүүхэд тулгаалцсан байж магадгүй гэдэг. Тэгээд тэр сэжигээ одоо баталгаажуулах зорилгоор Иван руу тийм мессеж явуулсан байгаа байхгүй. Тэгээд Иван хүүгийн зургийг ингээд системд оруулаад хаагаад үзсэн чинь үнэхээр алга болсон хүү мөн байсан. Гэхдээ энэ дээр асуудал нь юу байсан гэхээр чинь те Оросын 150 сая гаруй хүн ам дундаас айл хотод хаана байгаа гэж тэр нэг LBO гэдэг аккаунтыг хайх юм бэ. Энэ бол маш асуудалтай хэцүү юм болж байгаа те. Яг хаанаас гэж хайх боломжгүй шүү дээ. Тий. Тэг ингээд хүү алга болсон гэснээс хойшоо бараг 2 сар өнгөрцөн байж идэг. Гэтэл Грегийн энэ зураг гараад ирэхээр хүү амьд байгаа юм байна гэж олж мэдсэн байгаа. Тэгээ хамгийн аимшигтай нь энэ LBO гэдэг аккаунт нь өмнөх сошиал постууд дээр юу гэж ярьж өгдөг байсан. Тэгэхээр өөргөө маш тийм зэрлэг гэдгээрээ их тийм одоо юу гэмтэй гайхуулдаг байсан.
Тэгээд ер нь бол хохирогчгүй амьд үлдэхгүй байх магадлал маш өндөр. Дандаа л хохирогч нарыгаа маш зэрлэгээр ингэж хөнөөж исэн тийм юутай. Тэгэхээр энэ хүүг маш хурдан хугацаанд олохгүй болвол энэ хүүхэд ингээд удахгүй амиа алдах нэ гэдэг энэ төгшөөр цагдаа нарт ингээд үсчихэж байгаа байхгүй. Тэгээд энэ хүүгийн зургийг хараад ингээд зүрх нь хөндүрлээд ингээд одоо түг гэдэг ингээд хурдан цохилдог штеп. Тэгээд маш их айсан гэж байна. Тэгээд энэ хүүгийн талаарх мэдээллийг Оросын тал хүлээж аваад ингээд хүү бол амьд байна. Харин хаанаас яаж хайх вэ гэдэг тал дээр одоо Америкийн талыг бодох юм бол арай илүү туршлага бас техникийн нөхцөл боломж арай сул байж. Тэгээд Грег одоо энэ асуудал дээр бид нар тусламж үзүүлж ажиллахгүй бол болохгүй юм байна гэж шийдээд за тэгээд энэ LBO гэдэг аккаунттай хол байж болох бүхэл мэдээллүүдийг олж авах зорилгоор эндээ өмнө бас нэг юм үйл явдал болдгийн. Нэг 2019 онд Бразилд нэг Юбаса гэдэг нэг гинт хэрэгтийг барьж авч ирсэн юм байна л да. Энэ хүн бол дэлхийд даяар бүр ингээд 7-8 маш том хэдэн сая хэрэглэгчтэй тийм аккаунтуудыг удирдах админ модератор нь хийж ажиллаулдаг байсан. Энэ хүмнийг одоо Интерполийн цагдаа нар бүгдээрээ нийлж хагаад барьж авч ирсэн юм 2019 онд. За тэгээд энэ хүний гэртээ хадгалж ирсэн тэр хард дискэн дээр одоо тэр хэдэн сая хүмүүсийнх нь хэрэглэгч нарын бүх датанууд нь хадгалагдчихсэн. Тэгэхээр Грег бодсон юм байна л да. Тэр Бразилд 2019 онд олж авсан мэдээлэл дээр энэ LBO гэдэг аккаунттай холбоотой мэдээлэл байх болов уу, яах бол гэд бодсон юм байна л да. Тэгээд Интерполийн цагдаа Гордана Войсич гэдэг нэг эмэгтэй, нэм баг зэрэг дундэргэн орчим насны нэг эмэгтэй. Энэ хүнтэй холбогдоод ингээд энэ эмэгтэйг орсоор ярьдаг гэдгийг бас мэддэг байсан. Тэгээд энэ мэдээллийг нь өгөөд бид нар маш яаралтай энэ 7 настай хүүг олж авах хэрэгтэй байна. Тэгээд Бразилийн 2019 онд цуглуулж авсан датанаас энэ хүний талаарх мэдээллийг хайж өгөөч гэдэг. Тэгээд зөвхөн энэ Гордана гэдэг эмэгтэй бол ерөөсөө ганцхан ник нэм л байсан, өөр юу ч байхгүй. Тэгээд ингээд бүр асар их мэдээлэл дунд энэ хүн ажилласан байхгүй нэмэгтэй. Тэр эмэгтэй хүүхдийн зургийг хараад бас ингээд зүрхэн өвдөд энэ хүүхэд ингээд бид нар маш яралтай олохгүй бол удахгүй амиа алдна гэдгийг нь мэдчихсэн. Тэгээд дэлхийн 3 өнцөгт дэлхийн янз бүрийн цагт Оросд ажиллаж байгаа юм, Америкт Грег ажиллаж байгаа юм. За тэгээд энэ Черногорт болохоор энэ Серб Черногорт энэ Гордана гэдэг ажиллаж байгаа. Энэ хүмүүс ерөөсөө хоногт бүр 20 цаг ажиллаж исэн гэж байна. Хоол идэхтэй одоо зүгээр юу ч хийжсэн тэр компьютер дээрх мэдээлэл дээрээс ингэ байж болох ямар мэдээлэл байж болох уу гэд хайсан ба. Тэгээд энэ Гордана гэдэг эмэгтэй бол ер нь бол дата аналист мэрэгжлийн датан дээр ажилладаг хүн. Тэгээд LBO гэдэг аккаунттай холбоотой бүр хэдэн 100 мянган мэдээлэл дундаас ингэж хувийнх нь мэдээлэлтэй байж болох юу байх вэ? Бүх пост, бүх комент, бүх зураг хөрөг, одоо бүх юмыг нь шүүж агаад тэгээд нэг 6-7 хоног илүү. Тэгээ бүр онлайнаар энэ 3 чинь ингээд бүр нөгөө нэг видео чат хийгээл байнга холбоотой. Шөнө 3-4 цагт ч гэсэн бичгээд ингээд байнга холбоотой ажилласаар байсан байгаа байхгүй. Тэгээд нэг дараа нэг 3 мэдээллийг Гордана гаргаж ирсэн. Энэ LBO гэдэг энэ хүн бол ерөөсөн ник нэмээ ерөөсөн сольж байгаагүй юм байна л да. Тэгээд тэрнээс нь болоод энэ 19 оны Бразилийн датан дээр нь азар мэдээллүүд нь байж таарсан. LBO өөрийгөө шизофрен өвчтэй гэдгээ бас хэд удаа хэлж исэн юм байна. Нөгөө хүмүүстэй биччихсэн комент дундаа гэсэн үг. За тэгээд Оросын засгийн газраас нөгөө пособи буюу одоо нөгөө тэтгэмж авдаг байсан гэдгээ бас хүмүүст ярьж исэн. За энэ нь бол бас нэг Оросын мэдээллийн сангаас хайх боломжийг үсгэж чинь тэ. За тэгээд ээжигээ автослоор нас орсон гэдгийгээ бас өөр хүмүүстэй өөр цаг хугацаанд ярьж исэн. За тэгхтээ бүр ингээд яг хэдэн онд нас орсон, ямар ослоор нас орсон гэдэг тухайгаа бас ярьж исэн юм. Тэгэхээр энэ бас нэг мэдээлэл болчихж байгаа. За 3 дахь чухал мэдээлэл нь бол өөрийгөө төрсэн ахыг Силовик буюу одоо
хувь сахиулах байгууллагт ажилладаг хүн гэдэг дээр байнга сайрхаж хүмүүстэй ярьдаг байсан юм. Тэнгүүд ингээд нөгөө Иван чинь Оросын цагдаа нарын дата бааз тэгээ өмнөх хоёр мэдээлэл юмнуудад тулгажгаад яалтчгүй ийм дүрслэлт тохирох нэг хүн байна гэдгийг олж тогтоосон байна. За тэгээ дээрэс нь одоо тэр LBO гэдэг аккаунтын постоо бичиж байгаа, комент бичиж байгаа зэрэг бичгийн хэв маягаас нь хараад яг англи орсоор бичдэг байсан. Яалтчгүй орос хүн байна гэдгийг нь баттай олж мэдсэн. За тэгээд 2020 оны хавар орон сууцаа зараад Владимир Мужийн анслагдсан нэг тосгонд юм байшин олж авсан байна гэдгийг нь Иван бас олж мэдэж авсан. За ингээд маш хурдан дэлхийн хэдэн талд ажилласаар байгаад энэ LBO гэдэг хүн болол Дмитрий Копилов гээд 1994 онд төрсэн этгээд байж болцшгүй гэдгийг олж тогтоосон. За Иван бол би энэ хүний талаарх мэдээллийг ахыхын талаар мэдээллийг олж авангуутаад би 100% мөн байна гэж итгэсэн гэж байна. За тэгээд цаг алдалгүй тэд нар шууд нэр усыг нь олж тогтоосон даруйдаа тэд нар чинь ингээд шүн олж мэдчих жоохгүй. Тэнгүүтээ шууд тэдний гэрлүүн дайрдаг. 11 сарын 19-нд одоо тусгай хүчнийхэн бүгдээр нийлээд яг энэ хэсэг бол яг баримтат кинон дээр гардаг энэ үрдэлх ярьсан зүйлүүд маань бол гарч ирдгүү. За тэгээд бүр ядчил тэр Дмитрий Копилов гэдэг хүн чи яасан ч амар төмөр хаалга хийцэн. Гадна талаас нь ингээд нөгөө юугаар ингэж эвдэж онгойлох гээд орж болдгоо. Тэгээд цонхыг нь эвдэж байгаа л тэгэл амар олон хүмүүс л хитэн талаас нь гинтл зэрэг дайрч байгаа шүү дээ. Машина километрийн цаана тавиад унтраагаад бүгдээр ингэж чимээг бүх алхаж ирсэн. За тэгээд гэрлүүн огцом дайрж ороод ороход бол азар хүү амьд байдаг. Тэгээд тэр хэсэг бол үнэхээр бүр сэтгэл хөдлөм яг тэр киног үзэх юм бол хүү амьд байна гэж нэг хашгираад тэд нар ингээд байшингийн гадаа байгаа гэдэг нөө цагдаа нар байгаа шүү дээ. Цэг хүчнийхэн бүгдээрээ ураа гэл ингээд бүр хашгираал тий. Хурдан хаалгаа ингээд онгойлгооч гэл ингээд бөөнөрөө ингээд бүр өстэй. Яг дээрээс бол үнэхээр ингээд бүр шар ус босгомоор заа. Тэгээ хүү амьд байна гэл тэгээл бөөнөрөө ороод нөгөө нөхрийг чинь барьж аваад тэгэл энэ Иван гэж зал өөрөө гүйж ороод хүүг тэрэл авдаг. Тэрж аравал ингээл сайн уу хүмүн чамаа хин гэдэг вэ? Одоо юунаас битгий гэл нөгөө хүн ингээд бүр юу ч дуурчдаггүй ингээд бүртгнээд байгаа байхгүй юу? Бүр амар өрөвдөлтөй. Тэгээ тэнд байсан тэр цэрэг цагдаагийн хүчний тэр том ирчүүд бүгдээрээ уйлдаг яг тэр хэсгээр ингээд бүгдээрээ уйлцгаадаг. Үнээр сэтгэл хөдлөм тийм мөч байдгаа. Тэгээд тэр хүүг аварсан даруйдаа нөгөө Грек Гордана хоёрлууга мессеж бичиж байгаа байхгүй юу? Хүү 9 мэнд байна. Тэгээд манай хамтрагч яг одоо ингээд тэврээд байж гинэ гэж зургийг нь явуулдаг. Тэгээд тэд нар ч ингээд бүр тийм Америкийн цагаар нөгөө хиний Горданагийн цагаар шөнийн 3 цагт ингээд мессеж авч байгаа байхгүй юу? Тэгээл ингээд тэр нар чинь бас тэр дороо ингээд Грегэн ажил дээр хилцс дээр байж таардаг. Тэгээл ингээд бүр амар баярлалаа. Энэ бол миний амьдралтаа авчсан. Бүр үнэхээр хамгийн сайхан мэдээ. Бид нэр аварч чадлаа, тий? Аварч чадлаа. Хүүг ингээд амь насыг аварч чадлаа гэд. Тэгээд тэр хэсэг бол үнэхээр энэ цагдаа нар дэлхийн цагдаа нар гэд тий улс яс үндэстэн хамаарахгүйгээр нэгдэж ажиллаад нэгэн хүүгийн амь насыг аварч байгаа нэг гоё хэсэг гардаг. За тэгээд энэ гэмтэрэгтэн Дмитрий Копилов 16 гэмтэрэгтгийн буруутай гэж үзээд 19 жилийн хорхол авдаг. Яагаад 19 жил вэ гэхээр энэ ч нөгөө нэг шизофрен өвчтөй шүү дээ бас. Тэгээд нөгөө албатан эмчилгээ хийх шаардлагатай гэдэг. Бараг 19 жил авсан юм да. Нөгөө нэг сэтгцэн эмнэлэг твтүүлээд орхичаагүй нэг юм да тий. Тэг харамсалтай нь шүү дээ тий. Энэ хэрэг дээр ажилласан энэ Иван Семенихин гэдэг цагдааг саяхан буюу одоо 2025 оны 2 сарын 5-нд улсаасаа урвсан гэдэг гэмтэрэгт буруутгаад хаалттай шүүх хурлаар шүүгээд ял өгсөн юм билээ. Тэгээд энэ нэвтрүүлгийн доор комментод нь үзчихсэн чинь нэг орос хүн бичсэн байсан. Иван бараг 25 жилийн ял авсан баха. Тэгээ нөгөө яг Орос Украинтай холбоотой асуудал уу эсвэл юм л байгаа. Тэгтээ энэ дээр тэр бичсэн хүн энэ залуу яг энэ нэвтрүүлэг дээр гарсан хэрэгээс болж баг ял авчих шиг болсон. Яг тэгэхээр Интерполынхантай
хамтарч ажилласан. Америк өөр гадаад улсуудынхантай ингэж өдөр шөнөгүй холбоотой байж ажилласан болохоор усаасаа урвсан гэдгийг хэрэгээр бараг ял авчих шиг болсон гэж хүн комент бичсэн байлээ. Комментчдаа тий. Тэгээд энэ яг нэвтрүүлгийн төгсгөлд энэ Иван Семенихний талаар хэдэн жилийн ял авсан одоо амьд сэрүүн эсэх одоо тэр талаарх мэдээлэл бид нар олж чадсангүй гэж бичиг гардаг. Айгу харамсалтай. За одоо дараагийн ивент итгэгчээ танилцуулаад тэгээд үргэлжлэе. За Монгол гэрт нүүдэлж яахыг мэдэр гэр бүк өнөөдрийн дугаарыг ивент итгэж байна. За зөвхөн Монгол гэрээр төрөлдсөн захиалгын систем гэдгээрээ онцлог ийм систем байна. За Airbnb хотын байр захиалдаг бол гэр бүк нь малчин айлын гэр захиалдаг юм байна. За Booking.com аялагч нарт зочид буудлыг холбодог бол за гэр бүк нь нүүдэлчдийг өөрсдийг нь холбодог гинэ. За энэ зүгээр нэг захиалгын аппликейшн биш. Энэ бол галын дэргэд цай бууж адуу малтай ойр байж Монгол ахуйг жинхнээр нь мэдрэх боломжийг олгож байгаа. Нөгөө талдаа малчтын амжиргааг дэмжих, орлогын их үүсвэрийг нь төрөлжүүлэхэд бодит дэмжүүлэг үзүүлдэг ийм платформ юм байна. За гадаадын жуулчдад Монголын нүүдэлж явахад танилцах таатай боломжийг мэдээж нээж өгч байгаа. За жуулчин ч гэлтгүй бид нар ч гэсэн бас хөдөө амралтаараа 100 энтер мал дээр өдөө айлд очимоор байвал энэ гэр бүкээр захиалаад очиж одоо тухлах боломжтой юм байна. За 21 аймгаас өөрийн очих аймыг сумдаа сонгоод хайлт хийгээд өөр таалагдсан малчин айлаа сонгоод шууд захиалгаа хийж болдго юм байна. Зөвхөн малчин айлаар хязгаарлагдахгүй Монгол гэрээр төрөлдсөн гэдэг утгаараа Монгол гэртээ том резортууд амралтын газруудаас эхлээд жижиг гэр кемпүүдийг хүртэл сонгох ийм боломжтой. Маш гоё юм аппликейшн байгаа юм байна. За Gearbook.com гэдэг вебсайтаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За мөн 72 тэгтэг 88 22 дугаар утсаар холбогдох боломжтой байна. За Gearbook гэдэг аппликейшн нь iOS болон Android-ийн аппликейшны дэлгүүрүүдээр татаж авахд бэлэн болсон байж байгаа юм байна. Энэ нэр үнэхээр гоё юм байна. Честер нэрэгтэй юм тий. За одоо хоёлаа үлдсэн хугацаанд дахиад нэг юм гоё түүхийг ярьж өгье. Гоё гэж төрүүлээд хэлий гэхгүй бол тий. За энэ Грег түүний хамтрагч Пет гэдэг энэ хүмүүс нөгөө Darknet-ийг ингээд өдөржин хараад ажиглаа сууждаг гэж хэлсэн шүү дээ тий. За нэг удаа ингэж байж байхдаа нэг Lucy гэдэг нэг охины зураг бичлэгтэй таардаг. За энэ охин одоо Lucy гэдэг охинтой холбоотой зураг бичлэгүүдийг ингээд өмнөх одоо юунуудын мэдээллүүдийг хараад байсан чинь энэ охиныг бүр 7 настайгаас нь хойшоо 12 настай хүртэл бүр байнга тийм хүчирхийлсэн зураг бичлэгийг нь авч интернетэд оруулдаг. Буюу одоо бүр 6 жилийн турш хүчирхийлсэн болохыг нь олж мэддэг. Тэгээд ингээд тэр хүчирхийллийн талаар бүр яриад явах те үнэхээр аимшигтай л гэж бодож байгаа. Тэгээд энэ тэр зураг бичлэгийг нь захим орчинд байршуулад ингэж байдгийг нь олж мэдээд за тэгээд энэ гэмт хэрэгтнийг нь барьж авахын тулд одоо маш удаан хугацаанд цагдаа нар ажилласан юм байна л да. Ер нь ингэдэг юм байна. Яаж энэ төрлийн гэмт хэргийг эдгээр илрүүлдэг вэ гэхээр тухайн тэр зураг бичлэг дээр байгаа одоо энэ бэкграунд нь шүү дээ. Одоо эндээ нэг юм хүрэн шкафтай байна. Тэн дээр нэг юм саарл чумдаан тавьсан байх ч гэдэг юм уу. Эдгээр мэдээллүүдийг нь харж агаад ингээд деталуудыг гаргаж авдаг байх нь л дээ. Одоо тэгээд Грег хэлснээр ингээд бид нар өдөржин ингээд зургийг нь томруулж агаад ингээд шинж тэмдэг хайдгаа гэсэн мэ. Тэгээ зурган дээр ингээд гар хэсэг гарч ирэх юм бол одоо жишээлбэл за энэ шивэстэй үйл шивэсээ хаана хийлгэсэн ч гэдэг юм уу. Тэр нөхцөл байдлыг нь ч юм уу сорив байвал тэр сорвийг нь ч гэдэг юм ингээд мэрэгжлийн газруудад нь явуулаад за тавилга, залгуур, тоглоом, доромжлын даав одоо юу гэдэг ингээд байж болох бэкграундд нь байгаа бүх мэдээллийг үндсэндээ гэж хэрэгтэнтэй холбоотой сэжүүрийг гаргаж авдаг юм байна. Гэтэл яг энэ Lucy гэдэг гэмтэрэгт охины зургийг хийгээд байсан тэр гэмтэрэгтний талаар ерөөсөө сэжүүр гарч ирэхгүй л байгаа дэж л тээ. Яг л нэг бэкграунд үндээд яг бариад авчаар барьцтай юм ерөөсөө юу ч байхгүй. За тэгээд бүр 8 сарын турш тэр охины хүчрхийлж байгаа зураг бичлэгийг бол эдгээр цагдаа нар ажигладаг. За энэ үед анзаарсан нь диван шинээр худалдаж авсан байдаг нөгөө гэмт хэрэгтэн. За тэгэхээр нь тэр диваныг нь хаана үйлдвэрлэдэг юм байна, хаана зарсан байна гэл бүх газраар нь ингэж судлаад
Тэгээд үйлдвэрлэсэн газраас ингээд нийт худалдан авсан хүмүүсийн чагсаалтыг гаргаж авсан юм байл да. Тэгсэн чинь Америктаар 40 мянган хүн яг тухайн диваныг худалдаж авсан гэдгийг олж мэдсэн. Тэгэхээр одоо 40 мянган хүн дундаас ингээд хайж олно гэдэг бол зүүн юунаас зүү хайна гэдэг үлээ. Яг л тэрнтэй адилхан шүү дээ. Өвсөн дундаас зүү хайна. Тий. Тэгээд цагдаа нар бол мухарталд орсон. Тэгээд бодсон байна л да. За ер нь бол тавилах ч юм уу хувцас сунарч гэдэг юм иймэрхүү юмыг хүн хаанаас худалдаж аваад ингээд сольжж болно. Тэгэхээр энэ бичлэг зургууд дээр ингээд огт хөдлөхгүй өөрчлөгдөхгүй байгаа юм юу вэ гэж ингэж бодож гэл нилээн хайжгаад ингээд ерөөсөө өмнө анзаарахгүй л гадсан юм. Тэр охины хүүхдийн өрөөнд юм тоосгоор хийсэн хан байгаа дэс юм л да. Нэг юм улаан тоос уудаг штеп. Яг нэг тийм тоосгон хан ингээд байгаадсэн. Тэгэхээр за энэ тоосгыг нь тэгвэл ядаж судлаад үзье гэж бодсон юм байна л. За тэгээд ингээд туршлагатай барилгын материал мэддэг, зардаг хүмүүсээс тэр тоосгон хамны зургийг явуулаад энэ тоосгоны талаар мэдээлэл байна уу? Энэ тоосго ямар очтой вэ гэдээ ерөөсөө олдохгүй л байгаа гэсэн юм. Тэгсэн чинь нэг хаашаа жилээдээ холбогдоод нэг эмэгтэйгээс асуусан чинь барилгын материал мэддэг нэг аягүй сайн мэддэг хүн байдгаа энэ хүн рүү холбогдоо гэд явж байгаад нэг John Harp гэдэг нэг Acme Brick гэлөө тийм нэртэй компани нэг юм ажилтан нэг настай хүнтэй холбогддог байхгүй. За тэгээ энэ хүн бол бараг л насаараа барилгын материал тэр дундаа юм бас тоосго моосго зардаг байсан. Тэгээ одоо бүр амьдралдаа хэдчнээ мянган төрлийн тоосго зарцсан байгаа шүү дээ, тэ. Тэгээд цагдаа нар нөгөө тоосон хааны зургийг явуулаад асуусан байгаа. Энэ тоосгын одоо талаар танд хэлэх зүйл байна уу, мэдээлэл байна уу гэдгсэн чинь зургийг харамгацаа таньсан байгаа. Наадах чинь Flaming Alamo гэдэг нэртэй тийм маш ховор төрлийн тоосго байна. Гэхдээ 70-аас 80-ийн оны үед хэсэг хийгддэг байжгаад тэгээд дахиж хийгдээгүй тийм тоосго байна гэж хэлсэн байна. Тэгэхээр цагдаа нар oh my god энэ ч одоо тэгээд 70-80 оны үеийн тоосго гэхэр чи одоо хаанаас олох юм бэ гэж л бодож л дээ. Тэгсэн чинь тэр Джон гэдэг хүн хэлсэн байгаа. Нөө цагдаа баг хүүмэн гэж дуудсан гэсэн баг. Тэгээд миний хүн наад тоосго чинь нэ штэ амар хүнд тоосго штэ гэж хэлсэн гинэ. Хүнд тоосго штэ гэхээр яг тэр үедээ бас яг сан учир нь олоогүй хүнд гэхээр ямар очтой байх вэ гэсэн чинь маш хүнд тоосго учраас тэр 70-80 онд хүмүүс тэр хүнд тоосгыг одоо нэг юм машин нэгээд ойролцоогоор 50,000 ширхэг орчим багтдаг гэж байгаа байхгүй. Тэгээ хол тавирлах ерөөс боломжгүй. Үйлдвэрээсээ нэг ойролцоогоор 100 милийн зайдал ингэж тээвэрлэх боломжтой нэг машинаар. Тэрнээс биш ингээд Америкт арч юм ийшин тийш ингэж тээвэрлж зөөх ямар ч боломжгүй. Тэгэхээр наад тоосгогч чинь дээрэс нь цорын ганц үйлдвэрлэл Америкт хийдэг байсан. Тэгэхээр тэр үйлдвэрээс ойролцоогоор 100 милийн радиус дотор 70-аас 80 онд худалдаж авсан айл байж таарна гэж тийм мэдээлэл өгсөн байгаа. Тоосго. За тэгэнгүүт нь цагдаа нар тэр мэдээллийн дагуу нөгөө нэг 40,000 диван худалдаж авсан хүмүүс байж тээ. Энэ дундаасаа тэр 100 милийн радиус багтах хүмүүсийг ялгаж аваад ингээд салгасан чинь маш багассан байна. Ойролцоогоор нэг 40 орчим хүмүүс л үлдсэн байгаа байхгүй. За тэгэнгүүт нь за одоо энэ 40 хүн дундаас яаж охинтой холбоотой гэмт хэрэгтэн байгаа гэж бодож барьж авах вэ гэж. Тэгээд нөгөө ерөөсө фэйсбүүкүүдийн шалгаж үзье гэж бодсон гинэ. Тэгээд нөгөө 40 хүнийхээ фэйсбүүкүүдийн нэг-нэгээр шалгаад үзчихсэн чинь яг нэг хүн нөгөө Люси гэдэг охинтой хамт авсан зураг фэйсбүүктэй хийцэн байсан. Тэгээд тэрийг нь цагдаа нар хараад 100% Люси мөн байна. Яг мөн байна гэд ингээд таниад барьж аваад тэгээд тэр даруй нэг хэдэн цагийн дотор ч үлээ тухайн хүний гэрт нь очиод тэгээ баривчилж авсан байдаг. Тэгтээ ингэ бодсон байгаа хгүй. Яаж охиныг одоо ингэ хичээлэд харахаас өмнө гяс очиж барьж авах вэ те. Гэртээ эргэл юм бол дахиад хүчирхийлэлд өртөх учраас маш хурдан хамгийн хурднаар бид нар очиж барих хэрэгтэй гэж тэгэж очиж барьж авсан байдаг юм байлээ. Нэг тийм тоосгоор нь хан дээрх тоосгоор дэмжүүлж барьж авсан юм сонирхолтой түүхтэй. Тэгээд тэр Люси гэдэг охинтой Грейд гэдэг цагдаа 10 жилийн дараа уулзж байгаа хгүй. Тэгээ бид нар ингээд чамайг маш хүнд байдалтай ингээд хүчрхийлүүлээд тэр жоохон охин ингээд байж хаад 8 сарын турш ингээд хаана байгааг нь мэдэхгүй ажиглаад ингээд байж хаад тий
Тэгээд цагдаа нэлж ингээ болдог бол телепат гэж нэг юм өрөө байдаг байсан. Бид нар чамааг олноо охин минь те. Бид нар чамааг аварнаа гэж ингэж хэлмээр байсан. Тэгээд нөгөө охин хэлдэг ингээд яг ингээд одоо олон жил өнгөрөөд ингээ зарим юмнуудыг нь ой санамж хэцүү үеийг нь арчсан гэсэн дотроо үргэлж залбирдаг байсан. Хин нэг нь намайг ингээд авраасаа, хин нэгэнд намайг ингээд туслаасаа, надад туслаасаа гэж үргэлж залбирдаг байсан тэр үеүүдэд гэж байгаа байхгүй. Тэгээд энэ хүмүүс тэр залбирлыг нь сонссон сахиусан тэнгэрч юм шиг те ирж аварсан байгаа даа. Тэгээд энэ хоёр түүх бол бас үнэхээр сэтгэл хөдлөм түүхүүд байсан. Тэгээд энэ цагдаа нарын ажил бол үнэхээр хэцүү ч гэсэн үнэхээр бас баатарлаг. Гэтэ бас эргүүлээд төлж байгаа сэтгэл зүйн хариу төлбөр нь үнэхээр хүнд ажиллаа гэдгийг харуулсан тийм үйл явдал, тийм кино болжээ гэж би бодсон. Тэгээд харин тийм байна. Ямар тэр чинь нэрээ банк тийм ажил хийгээд банк тийм хүчрхийлэл харна гэдэг ч одоо бүр хүсхийн юм шиг. Яг тэр чинь галзуурна. Одоо хүмүүсийг ингээд галзууруулахын тулд нүдийн нээлттэй байлгаж чагаад муухай юм харуулдаг байхгүй. Наад хүмүүс ч өөрсдөө санаачлахаар тэрийг хараад суусан гэдэг бол хэцүү гэж эсвэл үнэхээр маш хэцүү юм байна. Тий. Тэгэл энэ ч одоо нэг юм цагдаа нар гэдэг байгаа шүү дээ. Тэгээд сэтгэл зүйн хувьд ингээд байнгын юмтай баг дасцсан гэж хэлж баг болмоор л бах. Гэхдээ энэ хүмүүс ерөөсөө одоо хүртэл 20-30 жилийн дараач хүртэл огт дасаагүй. Тэрийгэ ярихтаа хүртэл ингээд эргээд тийм бичлэг үтсэн гэдэг ингээд ярихтаа хүртэл ингээд нүдэнд нь нулимс зилгнээд ярьж чадахгүй нэвтрүүлгийн ярилцлагыг ингээд хид удаа тасалж байгаа байхгүй тэр хүмүүс. Тэгээд энэ нэвтрүүлгийн гол дүр басан Грег гэж залуу сэтгэл зүйн маш хүнд гутралд ороод, архинд ороод тэгээд бүр амиа орлох тухай хүртэл боддог байжгаад тэгээд энэ хамт олон найз нөхөд сэтгэл зүйн эмчилгээ энэ төр авч яж тэгээ одоо гэтээ би хүмүүст туслах ёстой гэсэн сэтгэл нь байгаа учраас одоо л ажлаа үргэлжлүүлээд явж идэх юм билээ. Тэгээ энэ бол ерөөс яг сарын өмнө гарсан баримтат кино байхгүй. Тэгээ бодит яг босон үйл явдлууд. Тэгээ энэ хэрэгээс бол бид нар бас дахиад сурамж авах юмнууд зөндөө л байна да тийм ээ. Хүүхдүүдийг хамгаалах хэрэгтэй байна. Тэгээд энэ янз бүрийн сошиал орчинд хэрвээ та иймэрхүү төрлийн гэмт хэрэгтэй тааралдвал огт өөгшүүлж болохгүй, нүдэ ханаад өнгөрөөж болохгүй. Яаж ч ийсэн, ядаг ч ийсэн заавал мэдээл энэ бүхнийг таслан зогсоохын төлөө энэ бол бидний хийж чадах зүйл тий. Тэгээ хүүхдүүдээ бас хамгаалах хэрэгтэй байна. Янз бүрийн танихгүй хүн амтанд битгий дуугаа, битгий одоо дагаж яв тий. Хүүхдээ эсрэг ангуучд бол хаа сайгүй байсаар л байна гэдгийг харуулж өгсөн нэвтрүүлэг байсан. Dark web чинь одоо маш юу болохоор маш том зүйл болохоор ч одоо энтэй ядж яхад нь 50 хүн одоо ягаар яг ингээд энэ чиглэлд гүнзгий орж ажилладаг гэж юм. Тэгэхээр тэр 50 хүн байгаа байхгүй. Тэгэхээр тэр 50-ыг харалгүйгээр өөрсдөө одоо харалгүй өөрчих. 50 хүн ажиллаж байгаа юм чинь одоо тэрнээс сэргэлэхэд эцэг их өөрөг бол маш одоо өндөр юм байна гэдэг хэмжээс бол бэлгэн харж байна тийм ээ. Яг нь сая тийм педофил гэмтэрхтнүүд байгаа. Тэдний эсрэг 50 хүн дэлхийд даяар байна гэдэг бол хүчний асцуур тэнцвэргүй байна л да тий. За баярлалаа. Үнэхээр том сургамж болсон ийм нэвтрүүлэг боллоо. За өнөөдрийн дугаарыг маань хүссэн хөрөнгө хүссэн улсаас аваарайтай Invesco Leasing болон Монгол гэрт нүүдэлчин авахыг мэдэр аваарайтай гэр бүк ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стөлгөөний Од Мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаа хөгжлийн банкны дансгаа 4191 тэг 4508
Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.